Гадны улс орнууд зүгээр ингээд яг нэг талаас нь ингээд авлаа шууд араас нь ингээд юм хийгээд явж байгаа байхгүй. Тэгвэл манайх нэг бол ингээд нэг авч хаяад тэгээд нэг 7 хоног ингээд одоо наранд гаргах юм уу? Нар салхи үзүүлдэг юм уу яа гэх юм. Тэгж жагаад шараа божгнуулаад энийг те тэрнийх нь араас засвар хийж эхэлж байгаа. Тэгээд янзлж байгаа хүмүүс нэг ганц хоёр хүн. Одоо яаж наажд нь явдгийг тэр энэ хоорж одоо энэ хотчин салхинд хаврын салхид тэр чирээ шороонд бод. Хажуугаар нь явж байгаа хүмүүс одоо бүгд шороо юм шүү дээ. Энэ замаар зам толгойгаар дүүрэн шороо болчих одоо ингээд. Тэгээд чи ингээд машин явах бүрт ингээд агаалт хийсэл хүмүүсийн амьсгалах энэ уушиг гэдэг ороод шүү дээ. Ерөөсөө ингээд нэг цэвэр байх заяа тий. Цэвэрхэн хотод болон тий гоё цэвэрхэн цайвар хувцас өмсөд явчмаар байгаа. Тэгээ ингээ байгаа орчиндөө тааруулж хүмүүс нэг баахан хар бараа хувцсан байсан. Угаасаа гараа шараа болохоос хойш. Автобуснууд бас их шахаж явдаг. Одоо энэ ингээд дугуй явчаар зам цаатын хилэн дээр цаана бас зөндөө заяа ийшээ ирэх гэж байгаа юм шиг нэг шахаж байгаа. Чигээрээ явах юм байж. Дандаа ингэж захрууга болондоогоо шахаж байгаа. Тэгээ өндөр дуугараас ингэ шахахтаад яг энэ болонгоор завсраар явхаар баах нөгөө нэг ослоор болсон шилний хагархаанууд янз бүрийн төмөр боолт шүрүүхнүүд энийгээр гээд асгарцсан. Тэгээ тэндийг өрн дуутай явж байгаа дуугаа ихгээд харлаад явж байгаа. Тэгэл хүмүүс нөгөө явган замаар яваад байгаа ш тэр авто дуутай.